За ингээд ерөнхийдөө бурхны шашин бол одоо сургалтын бүхэл бүтэн том систем байсан юм урд 1937 онд энэ маань нэвтэрчиж. За төвдөд бол харан бин намжаа гэж барьж ирсэн. Тэр нь нэлээд өндөр шаардлагатай ийм одоо цал зэргийг ингээд авдаг байсан байна. Дааныхаа ном буюу энэ одоо бурхан гişийн альцсан ганжуур данжуур тэргүүтэй номнуудыг ингэж үзхийн хажуугаар бас одоо агийн ном гэж энэ одоо жирэн бүчин ном буюу богдломын цонхоо шашин бол бүр одоо бурхан багшийн альцсан судар тарны номыг ижүүрээр нь үздэг ийм одоо сургалттай байсан юм байна. Тэгэхээр энэ одоо дооны энэ гавж аранжин доорн лаарн зэрэг олон мяндагийг авч зэрэг зурлаа хамгаалцсны дараагаар бол агийн ном үздэг юм байсан. Тэгээ аг буюу жүдэд татсан гэдэгт одоо шилжин суралцдаг. Тэгээ тэндээ бол аграмбын намжаа барьдаг ийм байсан. Тэгээ аграмб бол хамгийн дээд зэргийн цал доо аг хоёрыг одоо ингээд хосолсон хоёулан энэ мэддэг хүн болж гарлаа гэсэн ийм одоо утга чанар үзүүлдэг байсан юм байна. Төвдийн аг тарнын ёсны жүмэ датсан ганх үүсгэн байгуулагч нь ариун богд шэрв сэнгэ юм а. Шэрв сэнген богд зонхвын залуу шав нарын нэг билээ. Богд зонхов Сэра чойдын химэх газар сандунжуудын дөрвөн хавсарсан тайлбар номын ишил лүнг өгсөний дараагаар олон мянган шав нартан хандан энэхүү сударт эзэн суух хэн байна хэмээн асуухад богд зонхвын дэргэд өгүүлэшгүй хэрдэм тэммэргэд олон байсан ч хэнэн ч амгарч чадахгүй байхад ариун богд шэрв сэнгэ бивэр энэ сударт эзэн болж энэ судрын ишил лүнг авч явъя хэмээн тангар өргөсөн байдгийг. Тэнхүү тангар өргөснөөр богд зонхов гомбо сахиусны танка хөрөг дотоод тахлын гавл үргэлжид өөрийн лагшингаа салгахгүй авч явдаг бурхан багш тэргүүтэн таатхан хайрлаад гэлэгэвийн ёсны тарнын номын их хизэнд болгоосон юм. Бурхны шашны их хөлөгний уламжлалт гэлэгэвийн ёсон судар тарин хэмээн хоёр янзын гүн ухаан байдгаас судрын гүн ухаан суралцах хамгийн сайн газар нь Сэра. Барайбун гандан дашил тумбо хэмээн дөрвөн их датсан хэмээн алдарсан байдаг. Тарин гүн ухаан суралцах гол газар нь жүмэ жудо датсан гүн. Жүд мод гэдэг татсан бол одоо нууц тарны номнуудыг одоо бүрэнгүүцэд үзэж түүн дээр гардаг жанхаар төлцсөн хурал номын уншлага гэдэг нь бүгдээрээ өөр өөр тус тустай одоо ийм чиглэлийн юм байгаа. Энэ үгтэй бүгдээр ингэ болгоо чог чаглан уншлага за тэр жүд татсанд хурж байгаа хурал номнуудыг бүгдээр ингэ удирдаа зөвхөн тэр дээр болж байгаа бүх юмнуудыг бүгдээр ингэ цогцоор нь бол одоо энэ хүний эрдэм мэдлэгт бол суурилсан байна. Тэгэхээр зэрэг энэ хүнийг бол одоо цааш нь улам дэмжиж тэр аг тарны ном болон судар тарны номуудыг бүгдээр ингээд одоо Монголд яг зөв ёс урталт ямар байсан тэр дагуу одоо дахин сэргэхийн одоо бас нэг учир шалтгаан юм болов уу гэж бодож байна. Эхлээд бол судрын судалгаа буюу тэр одоо чойрын дацангуудад ингэж лам хурга явуулсан 500-600 хүн явуулсан гэж суралцсан. Тэрний дээрээс энэ жүд буюу аг дан нарын номыг судлах сургуулиуд бас одоо цөөн улсууд 10-20 хүн ингээд жүд мад жүд одоо гэж хоёр том сургууль байдаг. Тэрэнд бол суралцж байна.
дүүн гарт бас суралцж байгаа. Тэгээ эдгээр улсуудын төрүүч нь болж Баасан нэм гэдэг Жид Дацангийн одоо хүн аграмын намжаа Монголд бол 1920-ад оноос хойш анхны аграм болж ингэж одоо орж ирсэн иж бүрэн ном дуусгаад ингээд ирээд байж байна. Энэ хүн бол одоо энэ судраны талын номыг иж бүрнээр нь үзсэн. Ингээд ямар ч ажил хийж болох юм боломжтой болсон. Тийм учраас биднүүд Монголын мөргсөний төв гандан тагчлан хийдвэл энэ одоо аг дандрынхаа намыг сэргээх энэ сургуулаа гаргацсан байсан. Яг иж бүрэн програмчлсан одоо тэр ордны тийм сургалтыг хийх юм одоо боломж бол одоо бүрдэж байна. Одоо энэ сургуулийг хийгээд ирсэн бүхэлдүүдийн иж бүрэн тэр сургалтаар нь явсан хүн аграмын намжаагаар Эрдэнэтийн цалаа хамгаалаад ирж байгаа. Энэ явдал бол их сайхан үйл явдал болж ингээд Жид Дацангийн одоо дорж лавн гэж байдаг. Ингээд лавнгаар тавигдлаа. За ингээд бол энэ хүндээ бид үүрэг өгч энэ аг тарны номыг яг Монголд яг ордны одоо 37-8 оноос өмнө байсан шиг дахин сэргээх ажил бол одоо номын ёсоор эхэлж байгаа. Энээс хойш бас нэлээд хэдэн хүүхдүүдэд төрж ирж энэ одоо багшлах эрдэм номын заах ваанжан аг тарны номын боловсруулах бясалгал хийхдээ бүтээл хийх тэргүүтээ олон зүйлд шамдаж энэ дацсан маань ахиж сэргэх ийм сайхан боломж нэгдлээ гэж ингэж үзэж байна. А 1788 онд анх удаа одоо 4-р богдын үед агрын биеийн дамжаагаар ирсэн ийм цагаас 2 хүн барьсан байдаг. Тэрэнд л утганд голож 2 хүн 4 өдөр агрын биеийн дамжаарч энэ цагаас хойш 1920 хэдэн он хүртэл бол одоо манай хүрээнд 140 гаруй агрын баанар зөвхөн хүрээнд л одоо төрсөн байна. Жумэ Дацанг богд ширв сэнгэ байгуулсан бөгөөд богд 100% ирээдүйд тарнын дацсан байгуулаад тарнын сургаалын номлолын ишүүлэн үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн зарилгалсанчлан олон зуун жил оршин тогтнож байгаа билээ. Эдгээр цагт өмнө байснаас арай өөр жүдийн үүсгэлийн зэрэг тэнгууд маань тарнын эрдэм номлол суралцсан дээр далайваг шин айлдвар сургаалын дагуу тухайн Дацангийн хам балам Ахмад ламнар зөвшөөрсөн шийдвэрний үндсэнд судрын ёсны табан бот номыг тавууланг нь үздэг болсон. Одоогийн байдлаар Жумэ Дацанд судар тарнын хосолсон сургалтыг явуулж байгаа бөгөөд судрын ёсны дүүлва зод парчин намдал тэргүүтэй табан бот номыг үзсэн цацуу тарнын дөрвөн үнцийг дөрвүүдэнд суралцаж буйн дотроос санд жиг сумын хотманд тосон чимэг балин тахил моторлог тэргүүтэй хурлын дэг ёс өмнө нь ямар байсан яг тэр хэвээрэн дорой төгөө байгаагийн дээр судрын гүн ханыг нэмж үздэг болсноор судар тарин хосолсон болж байна. За ер нь бол Монголд бурхны шашин 1600 оны үеэс сүүлийн дэлгэрэлтж үзэж байгаа. За тэр үеэс богдлам одоо манай өндөргийн
маань бол Чойрын татсан буюу Буддын гүн ухааны татсан хийгээд тарны номын татсан буюу жүд татсанг байгуулсан байдаг. Одоо шинэ дуган бариад бүхэл бүтэн одоо ингээд аг татсаны одоо гол суур болж байгаа бас нэг ингээд татсанг байгуулад гараад сургалтын одоо бүхэл бүтэн тийм сургууль ажиллуулахад одоо ингээд бэлэн болсон. Одоо түүнийхээ дагуу багш нь хүртэл ингээд бэлэн болоод ингээд хүрээд ирчихсэн байна. 2011 он. За хуучин одоо төгс буян 6-аар бол 17 дугаар жарны илжих хэмээх туулай төмөр туулай жилд бол одоо зуны дунд сарын хөх өдөр хөх мөр өдөр анх одоо энэ жүд татсан одоо барих тухай хандлагчлан эдийн захиргааны тэргүүлэгчдийг хурлаар орж одоо барих тийм одоо болцоо болгосон завшаа болгосон бас хандлагчлан хийдэг бол засаг захиргаандаа бас аялж авдаг юм аа. Тэгээд 98 оны 5 сард мөн гандан хийдэд одоо гандангийн удирдлагууд гандан хийдийн тэр үеийн хамбан байсан ч хөөж өмцгөө байсан. Дэд хамб амгалан дэд хамб одоо Гүрдүварын бүчийн энэ эднүүдийн усудаас одоо би ийм өсөлттэй Монгол улс одоо юу татсан байхгүй. Тэгэхээр зэрэг энийг л одоо сэргээх өсөлттэй байна. Энэ дагуу одоо та одоо зөвшөөрлийг хүссэн. Одоо 10 дуу телевизээр зардаад 300 гаруй хүүхэд авсан хүүхдүүдээс одоо нэг шалгаруулад нэг 21 хүүхэд авсан. Тэр цагаас нь сургалтыг явуулж тэр ажлын группүүд бол хэсэгдэл бас нэлээд гандангийн захиргаанаас нэг 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж тэр гишүүнүүд тэр шалгалтад давхар авалцсан. За 1998 оны 8 сарын үед одоо гандангийн хэдэн захиргаанаас жүд татсан одоо шинээр хүүхд илсүүлж авах гэсэн шийдвэр гараад тэгээд би тэр комиссд нь ороод тэгээд нэлээд олон сайхан сэргэлэн цовоо олон хүүхдүүдээр шалгуулсан. Тэн дотор одоо бас нэмэн байж байгаа. Тэгээд шалгалтын тэнцээ тэгээд жүд татсангийн шав болж гандан хэдэн одоо шаваар орсон юм байна. Тэгээд одоо энэ бизиалам болоод жүд татсангийн одоо ловндон байсан. Тэгээд бизиалам дээр ном заалгаад ингэж 2-3 жил болж байгаа. Тэрний дараа нь Оршаа далаа багшийн дэше одоо жүд татсанд очиж суралцаад тэгээд өнөөдөр одоо ингэ босч ирээд босч ирэхдээ хаасан чирээгүй. Тэр жүд татсангийн агрим гэсэн тэм том цолыг болоод хамгаалаад амжилттай сайхан хамгаалаад тэгээд ирсэн байна. За энэ лам маань одоо агрим цолыг хамгаална гэдэг бол маш хүч хөдөлмөр хичээл зүтгэл шаардлагсан ийм одоо хаан санаа шаардсан ийм юм болно болж байгаа. Тэгэхээр энэ хүү бол одоо энэ сайхан эрдэм намаа бол одоо сүсгтэн олон шавнар олондоо одоо зааж сургаж Монголын бурхны шашин болон ер нь бурхны шашныг дэлгэрүүлэхэд үйлсэд их хичээл зүтгэлтэй ажилласан гэж одоо би давхраа төгж энэ хүүд бол ирээдүйд сайн бүхнийг хүсье. Одоогийн байдлаар жүмээ татсанд Монгол хүн аграмбын цолыг хамгаалж байгаа нь Ловсон гунга анхных юм аа. Анхных нь төдий биш аграмбын 1-р зэргийн 1-р гэрчлэгээ авсан билээ. Ийхүү аграм болохтон олон лам нарын дунд жилээс жилд шалгалтан өгөн өгсөөр гэвш аграмб бэлэг чанар нь бүрдсэн аграм болсон юм. Ловсон гунга 15-6 жил Буддын гүн ухааны анхны сураг бичиг дүйрэнаас эхлэн төгс хүртлэн бид хоёр багш шав болж ирэх явцад хичээлийн дунд номонд зүтгэлтэй байсан. Хамгийн чухал нь одоо хүртэл энэ дацанд ямар ч хэрэг төвөг тарж байгаагүй номхон дөлгөн номондон шамдаад анхааран авлага болгоод байж байдаг бүх хүмүүсийн магтаал сайшаалыг хүлээн 16 жилийн турш номон суралцаар аграм болоод аграмбын гэрчлэгээ 1-р зэргийн 1-р байранд орсноор үл барам гэрчлэгийг хайрлагч нь гандан Тэва Эренбоче өөрийн мутраар хайрлсан билээ.
Ардын арминыг л албан хаагч гэрвэл 6 үр заяасны 4 буюу 3% охин нь аав ээжийнхэн замнаар аримдан алд хаахаар сэтгэл шулуулсан бол 2% нь хуврагын аймагт багтсан өвөрмөцөд түүхтэй гэр бүл юм а. Өвгийнхаа тухай ингээ ярьж хаад миний өвгийн одоо дээд өвгцүүд бол их сайхан бас эрдэм намтай чагтаа яндан гэж нэг мундаг хүн байлаа. Өвг эцэг маань бол Ардын хувьсгалын Жанжин Сүхбаатарын хамаандан доор партизан болж эх орныхоо тэр хойд хөлийг одоо чөлөөлөх дайнд оролцсон партизан. 40 оны их хурлаар улсын баг хурлын орлогч даргаар сонгож исэн ийм юутай юм байна. Аав маань бол яг хөө тэгээд бас 30 онд цэрэгт ирээд аль хаажгаад ийм хүн байгаа. Тэрнээс хойш бол ер нь мужаа хийсэн. Дандаа л мужаа хийж исэн. Энэ бүрээд 4 дугуйтай ходог тэргийг бол голцоо хийж исэн. Одоо би сайн мэдэхгүй байна. Цэргийн нэг тийм үлээвэр хөгжмийн институт нэг тийм нэг газар байдаг да тийм ээ. Тэр газарт шалгаа тэнцсэн байдаг. Тэгээд тэр нь би орохгүй. Би ламууд болох хэрэгтэй гэсэн. Тэгээд ингээд л манай гамд нэрч дүүтэйгээ дүү нь бол одоо бас төрсөн дүү бас нэг лам байгаа шүү дээ. Бүрэн юм гээд. Энэ хоёр байна. Тэгэхээр зэрэг ийм байгаа. Энэ жилийн манай тэр олон шамнэр бол одоо энэ хүний шашныхаа төлөө нэг сайхан төсөж 1998 онд 8 дугаар ингээд төгсөөл. Тэгээд энэ шашны сургуульд одоо би нэг зар харсан юм аа. Нэг ийм хүүхдүүдийг шалгаж аавна гинэ гэдэг. Яг юуг нь ч мэдээгүй зүгээр нэг хүүхд шалгаж аавна гэсэн зарын тэгээ ирээд өгшөндөө яриад хүүхдүүдтэй ярьсан чинь тэр жил миний хүү 8 төгсчөөд би бол өөрийнхөө мэргэжлийн дагуу цэргийн үлээвэр хөгжмийн сургуульд оруулъя гэдэг тэнцвэс очоо шалгалтанд оруулаад. Тэгээд шалгалтанд орсон чинь манай хүн чинь яг нэгээрээ гарч ирсэн. Их олон хүүхд орсон тэнд чинь. Тэгтээ би нэг хүчлээгүй. За одоо миний хүү яах вэ одоо тэгээд тэр зар марнд нэг очих бүртгүүлвэл яадгийн аав эн чинь талдч сайхан ховор хүн байсан. Эрдэм намтай ээжийн чинь талдч байсан. Аавынх нь ээжийн талдч байсан. Ингээд ер нь бол бас нэг тэр шашны тал руу явуул яах вэ гэсэн чинь миний хоёр хүү энийгээл хоёр хүүч байх эхлээд хүү баасан юм маань энийгээл ийш. Тэгээд би нэг нутаг зүүн хараа явчаад 2 онцоо хүрээд ирсэн чинь дүүгээ дагуулаад хоёулаа очоо бүртгүүлсэн байсан. Тэгэл хоёр хүү маань 300 гаруй хүүхдээс 30 хүүхд авах тэнцэл дараа нэг хэд хоногийн дараа дахиад тэр 30-аа шигшээд 15 хүүхд авах хоёулаа тэнцэл. Тэгэл энэ жүд Датсангийн Визия багшин шав болсон доо. Өвгөд дээдсийн адэстэд ариун номын барилдалга эрхмэлсэн эцэг их нь хоёр хүүгийн Хуврагын аймагт багтаах гэсэн хүсэл нь ийм хүү биелсэн билээ. Хөөе аав ээж нэг сарын 2-ны өглөө өөрөөр сахилын өртний гинэгээл хүрээд ирлээ. Тэгээд би тэр чинь одоо түрэг авч байгаа байхгүй. Захаардаа хоёр өгөө дагуулаад баах удаа хөрөн даавал авлаад метрлж байгаа л хэвээр. Дээл аях. Тий. Дээл хавц саяхж байгаа шүү дээ одоо. Ойц мэдэхгүй. Тэгээд баахан хадаг худалж авлаа. Тэгэл яах вэ? Ирээл хоёлаа ташуу захтай дээл гэдгийг л одоо нүдэндээ байгаа болохоос яг ямар дээл гэдэг мэдэхгүй. Өгшин маа нөгөө давгаа дэлгээл хоймроо зулж байгаа л эсгэж гарлаа. Хоёр хүүхдээ мөрөний хэмжээ аваад ортог нь аваад тэгэл эсгээл хэмжээрийн хоёлаа стад дорн гурил зурч жонхууд төрхөл цардаа. Тэгэл аялаа. Аяад би шилбийн аяад ингээл тэгэл энэ дээлийн аяад би нөгөө шилбээ ингээд хадаад тэр одоо сампин мампин зангидах мангидах юу болсон мэдэхгүй нэг бүндгэр юм зангидаа тэгэл тааруулаад тэгэл айс.
хүртэл яг тэр дэдэн боврондоо хорлоо ураад ингэж явдаг. Гэж манайх чи өглөө нэг хурна. Өглөө одоо 7-оос хурдаг байсан. Өглөө 7-оос хурна. Тэгээ өдөр нь номоо чээж шалгуулад ингээд номоо нэмүүлээд ингээд хичээлээ ордог байсан. Дээр нь дахиад өдөөс хойш дахиад нэг хурлаа орно тэр чинь. Тэгээ тэр хурлаа хораал баг гадаалдаг байсан да. Оройн гэр ирлэг харьцаад энэ төр байсан. Тэгээ тийм маягаар ер нь 2003 оны хавар хүртэл явсан да. Тэгээд 2003 онд энэ одоо энэ манай дуган баригдсан энэ суурин дээр гэр дуган бариад тэгээ бид нэр ингээ гэр дуганд гарч ирсэн. Тэгээ тэр намар хүртлээр ер нь бид нар тэр гэр дугандаа хурлаа орж инээ тэр байж байгаад намар нь бид нэр 10 сард энтхэг улс руу явчихсан. Энтхэг улсын одоо өмнөд энтхэгт Балдан жүдмэд татсан гэдэг. Одоо бид нар яриан дээрээ бол жумээ татсан гэж ярьдаг. Тэгээд тэр тарны сургалттай тэр татсанд очиж ингэж анх шавлан орж одоо ингэ суралцж эхэлж ирсэн. 2002 оны үед 11 сард багш Морилсын тэгэхэд одоо хамбалан ментор манай ганна хэдийн захиргаа айлтахад одоо хүүхдүүдээ сайхан ёстой газар байгуулгаа гэх. Тэгэл одоо энэ хүүхдүүд урагшаа явуулсан тэрний дотор мас нэм яваад тэгээ тасалдахгүй сайхан номоо үзээд одоо энэ жил хурц ирээ тэгээд энэ хэдийнхээ одоо лавн болж байна, дорж лавн болж байна. Тэгэхээр энэ бурхан шишин бол ингээд тасалдахгүй одоо үргэж хөгждөг юм байна. Одоо хэцүү үеч гэсэн хөгжүүд одоо ингээд залбираад тэгээ номоо уншаад бясалгаад хэд хурлаа гаргаад ирсэн. Тэгээ арчил гарсан ч гэсэн одоо ингээд сайхан залуучууд нэмэгдэж байна. Тэгээ хойшоо бол одоо сайхан бадрах баха. Тэгээ хөгжиж ясны сургалт мөргөлт нь одоо энэ бий болоод ингээд сайхан улааг юм гарах баха гэж байна. Итгэл найдвар төрж байна да. Монголын ард түмэн хид тус бүрийн хамб хувилгаад ламнар түнчлэн сүсгтэн олонд жумэ дацангийн хамб гэвш вандуй миний бие мен түргээ сайн байцгаана уу. Тэгээд өнөөдөр миний ярих зүйл юу вэ гэхээр манай жумэ дацанд олон монгол ламнар Бурхны номон суралцаар ирдэг, эрдэм суралцж байгаа, эрдэм номыг чухалчилж байгаа ийм олон монгол ламнар одоо хүртэл маш олон ирсэн. Одоо миний ярих гол зүйл маань монгол лам жумэ дацанд ирээд ном үзээд суусан нэрийг нь Ловсан гунга гэдэг дүйраны ангиас эхлээд Аграмбин анги хүртэл 15 жилийн турш ном үз суусан. Гол нь энэхүү дацангийн нийтийн бус санава дүйвийн зажууд цээжлэх тэргүүтээ олон цээжээр өгөх шалгалт дэс дараачлан байдаг. Дээр үед 1938 оны хэлмэглэлтийн үеэс одоо хүртэл монгол хүн Аграмбин цолыг хамгаалаагүй. Өнөөдөр ингээд анх удаа гарч байна. Ловсан гунган монголчуудын дотроос аграм болж байгаа нь анхных юм. Аграмб гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тарины сургаал номлолд суралцаж дүүргээд гэвш болж байгааг хэлж байгаа юм. Ерөнхийдөө гэвш хаарам гэсэн үг нь ласын их ерөөл хурах тухай дамжаа барьсан гэвшийг хаарам гэдэг. Аграмб гэдэг нь төгс цогт жумэ дацанд тарины зан үйлд бүгдэд нь сайтар суралцаад түүний дээр төв үзэл бэлгийн чинадад хүрэх үе зод Дулева Тика болон Аграмб Чемо гэх сургаал номлолд бүгдэнд нь суралцаад эцэстэн Аграмбын дамжаа тавиад гэвш болж байгааг Аграмб гэдэг юм л да.
номыг одоо сурж тэр багш нараас аналин юм бан авч дамаагүй энэ жид татсанд нэлээ одоо суралцаж тэр бүхэл одоо хурал номыг яаж үйл ажиллагаа явуулдаг вэ? Яаж хурал номоо тэр лам хүн одоо яаж боловсрдог вэ? Яаж одоо тэр төтөмийнхэн хурлан болоод тэр нарийн нууцын олонхтой нарийн өвчс номуудыг яаж эзэмшдэг вэ? Яаж дэрийг бодит бие дээрээ хэрэгжүүлэх вэ? Тэгээс ачигдуулсангаас ахуулаад шахар төрсөн тэргүүнтэн янз бүрийн нийтийн болсон янзын хурламуудыг бол одоо ясчлангоор энэ багш нараас ном ёсын ишийг нь хүртэж энэ төмөлийн төгтөөс юм буюу жүдмаа дацанд одоо 9 хүүхэд ивэж сургасан. Төрөөдлийн хүүхдүүд нь өнөөдөр одоо сурж ирээд агрингийн дамжаа барьж ирээд өнөөдөр их сайхан одоо ном ёсоор хүүхдүүд ингэ орон хийдэд сургалт хичээлээ явуулаад одоо ажил албаа аваад ингэ сайхан үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил бол одоо манай Дацангийн анхны зэндааны маань одоо ах Баасан Нямлан бол одоо Агринбийн дамжаа барьж одоо Монголдо сая ингээ 9 сард айлчлаад тэгээд бол багшийн одоо үйл хэргийг цааш нь үргэлжлүүлэхээр Жүд Дацангийн дорчлон болоод байгаамаа. Тэгээд бол үүн дээр нь бол одоо давхар одоо ламын маань одоо агрим цол хамгаалсны одоо хурал номыг одоо гандаа хийдээс нийтэд одоо ингэж хүндэтгэлийн хурал номыг хуруулаа гэсэн. Тэгээд тэрний дагуу бид нар бол энэ хурлын одоо үйл ажиллагааг зохион байгуулах тэр одоо зохион байгуулах одоо албыг үүсгээд тэгээд түүнд би бол орж одоо ажилласан. Тэгээд бас бодж байлаа тэгээд буянтаа хүний юм бол одоо цаанаасаа ингээд өөрөө ингээд бүтээ явчихдаг юм байна да гэж бодсон. Тэгээд тэр богинохоо хугацаанд бид нэр энэ хурал номын үйл ажиллагааг зохион байгуулах одоо тийм чиг үүрэг авсан. Одоо энэ хурлын үйл ажиллагаа энэ өглөгийн эзэн болж одоо олон хүмүүс оролцсон. Үүнд бол одоо хонгор цул тэргүүтэй одоо Батхоёг гэдэг энэ эдэн ах эгч нар маань бол бас их тусалсан. Мөн одоо Сэлэнг аймгийн Мандал сумын одоо Нямсүрэн дарахта нутгийн зөвлөлийн гишүүд бол ламын маань одоо хуралд чухал өглөгийн эзэд болж одоо оролцсон байгаа. Тэгээ энэ одоо ташрамд одоо тэдгээр хүмүүст одоо Дацангийн зүгээс бас мөн Аграм ламынхаа зүгээс одоо баярлж талархж байгаагаа одоо илэрхийлж байна. Аграм ламын маань одоо хурал ном одоо сайхан болж өндөрл ингээд хуучин бол одоо ямар байсан, Жүдийн Дацан ямар байсан, энийг бол хожимтой нь одоо ингээд заалбуулах шинэ үетэй нийлүүлэн оршуулад одоо цааш нь сайхан хөгжүүлэх энэ их үйлсэд нь одоо хамтран зүтгэж одоо хэмжээшгүй их буйныг одоо хураахын тийм эрүүлийг одоо төвшүүлж байна. Манай найзууд урдын нэтгийг олсон сурч байгаа. Би хойноос нь явж адилхан сурж Аграм цолыг хамгаална. Эрдмийн далайд зорчих их замын аянда мурдж. Эртний номын барилдалгат энэтхэг жагрын орноо хүрч. Цастын мэрэгдин уламжилсан ариун номын шимээс цэл залуу насны эрж хүчээр хүртэж. Умар Монгол орнон мандангийн зарилгатай ухаан сэтгэл баясгах ариун номын аршааныг учрал барилдал төгсөн номын саддан түгээхээр
Үрдэн өрөөлөд дээдсэн бошгоор ухаан төхөвгүүд минь хичээж байна.